Orange Entertainment болоод Namadia Pictures, Black Zebra Pictures-ийн хамтын бүтээл хинч биш уран сайхны кино нээлтэллээ. Детектив трейлер төрлийн тус киног Innovation Look TV дэдиш видео сангаас үзэх боломжтой. Зохиол бол маш их таалагдсан. Тэгээд энэ жанрын кинонд ер нь бол баараг орж байгаагүй гэж хэлэхэд болох байхаа. Тэгэхээр энэ болохоор өөрөө нөгөө action, thriller, crime төрлийн юм кино байгаа. Тэгээд хоёрдугаарт бас манай кастинг маш их таалагдсан. Тэгээд ууган ахтайгаа 14, 15 жилийн өмнө хамтарч кинонд тоглож исэн. Тэгээд одоо бас ингээд хамтдаа хоёр дахь кинонд ингээд анх удаа хамт тоглож байгаа. Тэгээд баяраа ахтайгаа хамт ер нь баг анхны партнерл тоглож байгаа кино гэх юм уу? Аливаа бас сошиаллаар одоо нэг мэдээлэл бас нэг нухацтай хандж байгаасаа яг энэ яг хуулийнхаа талаас зөв буруу юу гэдгийг нь яг тодорхойгүй болоогүй цагт ер нь аливаа нэг хүн өөрөө өөрсдөө шийдвэр гэдгийг гаргаж болдгоо юм шүү гэдгийг л ер нь бас давхар энэхүү киногоор илэрхийлэх болов уу. Тэгээд ер нь бол миний хувьд жоохон айцтай байгаа. Яагаад гэхээр өмнө нь хизээч яг ийм хэмжээний эсрэг дүр дээр ажиллаж үзээгүй. Тэгээд нэг онцлог гэх юм бол би кинон дээр хоёрхан тексттэй. Тэгээ үлдсэн сценууд дээр дандаа текстгүй зөвхөн одоо нүд бие хилэмж тийм одоо немо сценуудтэй гэсэн үг. Тэгээд тэрэн дээр ажиллахад болол надад бас жоохон ингээд өөрийгөө яг хараагүй болохоор жоохон эргэлзээтэй байсан. Тэгээд та нар маань үзээд бас сэтгэлээ хэлээрэй гэж хүсэж байна. Orange Entertainment 2016 оноос хойш контент үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Хинч биш кинон тус хамт олонны 50 дахь уран бүтээл. Ирэх жил Orange Entertainment-ийн 10 жилийн ой дохиох юм. Тэгвэл тус кинон ойгоо өгтөн үзэгчтэй барьж байгаа онцлог уран бүтээлийн нэг гэдгийг уран бүтээлчид онцллоо. Манай энэ киноны мэдээж онцлог гэх юм бол жүжигчдийн маань бүрэлдэхүүн байгаа. Дээрээс нь яг л одоо ингээд нийгэмд бид нар бас эвгүй мэдээнүүд маш их сонсогдох болж байна. Энд бол уран бүтээлч хүний зүгээс эмзэглэл гэж байгаа. Тэрүүгээр өөрийнхөө манай найруулагч бол уран бүтээлийн баг маань энэ эмзэглэлээ үзэгч та бүхэнд хүрэхийг хичээсэн байгаа. Бүхэл юм дээр хин нэгэн байх нь хамгийн чухал. Хинч байх юм бол бас хүний бодол санаа юунд хүрэж болдгийг тэгээд эргээд бас буруугаар игэл юу болтгийг гэдгийг л мэдээж илэрхийлэх гэж дуурсан. Уран бүтээлчид хинч биш киногоор дамжуулж бусдын хувьд хэн нэгэн биш л болчий, хинч биш гэдгийг харуулахыг зоржээ.